Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдөр бүгдээрээ эр үсгтэй үг уншиж давтацгаая. Багшаагаа дагаад уншаа явна шүү хүүхдүүдээ. С гэдэг маань болохоор үе байгаа. За одоо сэр эр үсэг залгахаар сэр гэсэн нэг үетэй үг боллоо. Тэгэхээр энийг шууд уншаарай. Сэр. Бусдаар хэлээрэй. Сэр. Рэ. Нэрлээд сэрэ. Хэдэн үетэй үг гэсэн сая хүүхдүүдээ? 2 үетэй үг гэсэн. Хэрхэн уйлж унсныг хараарай. Рэ. Нэрлээд сэрэ. Сар. Шууд уншина. Сар. Саар. Стадуудаарай. Саар. Богино гიშгтэй бол сар. Уртаар бол саар. Сайр. Хосоо гიშгтэй болохоор сайр. Дахиад уншия. Сар. Саар. Сайр. Ур. Өөр. Богино гიშгээр бол ур. Урт гიშгээр эхлүүл өөр. Дандаа нэг үетэй үг байгаа учраас үеэр таслан гэж байхгүйгээр шууд уншин шүү хүүхдүүдээ. Ра. Хэдэн үетэй үг унших гэж байна? 2 үетэй үг унших гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо нийлүүлээд ра. Дахиад уншия. Ра. Уура. 2 үетэй учраас үгийн донд нэг өгүүлэгч байвал нэг өгүүлэгчийн өмнөр үйлэгдэж байгааг хараарай. Уура. Раар. Ураар. Дахиад уншаарай. Раар. Нэрлээд уншия. Ураар. Ураар. Ураар болгоорой гэдгийг ураар байж болно. Уураар бүх юмыг шийдэхгүй шүү гэсэн уур уцаарын уур бас байж болно тийм үү? Тэгэхээр зэрэг уураар бүх юмыг шийдэж болдгүй. Хүн ууртай байж болохгүй шүү гэсэн утгатай үг байх нэ. Урс. Эргийг үлэгчийн араас эсгийг үлэгч шууд ордог. Урс. Гэдгийг тогтоож яваарай. Эргийг үлэгчийн араас эсгийг үлэгч шууд ордог. Урс. Эр хүн гэдгийн эр. Эрэгтэй хүүхэд гэдгийн эр. Үг байх нь хүүхдүүдээ. Цэрэг эрс гэдгийн эрс. Олон тоон дээр хэлэгдэж байна. Олон хүний эрс. Цэрэг эрс гэдгийн эрс. Эргийг үлэгчийн араас эсгийг үлэгч шууд орно. Эрс. Рүү. Хэдэн үетэй үг вэ? 2 үетэй үг. Үгийн донд нэг өгүүлэгч байгаа учраас нэг өгүүлэгчийн өмнөр тасалж уншиж байгааз дахиад уншия. Рүү. Нэрлээд эрүү. Үр хүүхэд гэдгийн үр мөн үр тариа гэдгийн үр байж болно. Үрс. За үрс гэхээр олон хүүхдийг үрс гэж нэрлэдэг. Үрсээ хайрлаарай гэдгийн үрс. Ор. Орос. За томоор эхлээ бичсэн байна. Энэ яагаад томоор бичсэн болоо хүүхдүүдээ? Орос улс гэдгийн орос. Тэгэхээр улс оронд оноогоо төгсөн нэрийг томоор бичдэг байх нь. Монгол улс гэвэл Монгол гэдгийг томоор бичнэ. Орос улс гэвэл Орос гэдгийг томоор бичнэ.
Тэгэхээр улс оронд оноо ч гэсэн нэрийг бас томоор бичдэг. Өөр бас юуны нэрийг томоор бичдэг вүлээ? Хүний нэрийг бас томоор бичдэг шүү дээ. За, үеийг нийлүүлж уншлаа. Орос. Дахиад уншия. Орос. Нийлүүлээд уншия. Орос. Үгийн дунд нэг гүйгүүлэгч байгаа учраас нэг гүйгүүлэгчийн өмнөр яасан хөлтүүдээ үйлсэн шүү дээ. Нийлүүлвэл Орос. Рос. Орос. За энэ дээр болохоор яагаад жижигэр биччих вэ? Энэ бол ямар хэл вэ гэдгийг Орос байгаа. Орос хэл Монгол хэл гэвэл жижигэр бичнэ. Харин Орос улс гэвэл томоор бичих нь. Монгол улс гэвэл томоор бичих нэ шүү гэдэг. Ялгааг нь ойлгоорой. Ром. Ром. Ором гэж юу вэ? За бид ядуу хэвээр юм хэвлэж гаргадаг шүү дээ. Тэрний үлдсэн мөрийг ором гэж нэрлэдэг. Ором. Ээж аваараа дахин тайлбарлуулаарай. Дахиад уншия. Ром. Нийлүүлээд уншия. Ором. Үгийн дунд нэг гүйгүүлэгч байсан учраас нэг гүйгүүлэгчийн өмнөр үйлсэн байна. Ороо. Нийлүүлээд уншаарай. Ороо. Дахиад уншия. Ороо. Нийлүүлээрэй. Ороо. Рэ. Орой. Өдөш орой гэдгийг орой. Орой. За өмнөх нь болохоор яаж уншлаа? Хүүхдүүдээ ороо утгаар уншсан. Одоо бол рэ хоцог шигтэй тохиолдолд орой. Моор. Дахиад уншаарай. Моор. Нийлүүлээрэй. Ормоор. Би гэртээ ормоор байна. Сургууль руу ормоор байна гэдгийг ормоор байж болох нь шүү. Ормоор нь зураарай гэдгийг бас ормоор байж болно. Хэдэн үетэй үг уншчихв? 3 үетэй. За одоо хүүхдүүдэд хараарай. Үгийн дунд энд хэдэн гүйгүүлэгч байгаа? Үгийн дунд 2 гүйгүүлэгч байхад 2 гүйгүүлэгчийн дундуур үйлж байна. Энд үгийн дунд 1 гүйгүүлэгч байгаа учраас 1 гүйгүүлэгчийн өмнөр үйлж байна. Үгийг бол эгшгийн тоогоор үеийн тоог тогтоодог. 1 эгшиг, дахиад 1 эгшиг, дахиад 1 эгшиг. Ингээд 3 эгшиг байгаа учраас энэ үгийг 3 үетэй үг гэж нэрлэж байгаа. Дахиад уншия бүгдээрээ. Нийлүүлээ. Ормоо. Эхний 2 үеэ нийлүүлж байгааз хараарай. Ормоороо. Дахиад хараарай. Эхний 2 үеэ нийлүүлээд уншаарай. Ормоороо зурна шүү. Өрс. Өрсөж хийгээрэй гэдгийн өрс. Төрүүлээрэй гэсэн утгатай. Өрс. Эр гүйгүүлэгчийн араас эс гүйгүүлэгч шууд бичигдэнэ. Түрүүнд нь өмнөх хичээлдэр эм гүйгүүлэгчийн араас эс гүйгүүлэгч шууд бичигдэнэ гэжсэн тийм үү? Тэгэхээр эр эм гүйгүүлэгчийн араас эс гүйгүүлэгч шууд бичигддэг байх нь шүү. Рөө. Үгийн дунд хэдэн гүйгүүлэгч байна? 1 гүйгүүлэгч байгаа учраас 1 гүйгүүлэгчийн өмнөр үйлж байна. Хараарай. Рөө. Өрөө. Нийлүүлээд уншвал өрөө. Өрөм. Үгийн дунд 1 гүйгүүлэгч байгаа. Үгийн дунд 2 гүйгүүлэгч гэж хэлэхгүй шүү хүүхдүүдээ. Яагаад тэгэхээр энэ гүйгүүлэгч маань болохоор үгийн төгсгөлд орсон байна.
Тэгэхээр зэрэг үгийн дунд нэг гэгүүлэгч байгаа учраас нэг гэгүүлэгчийн өмнөр ингэж үйлжүүлж байгаа. Өрм. Нэрлэлээд уншчихлаа. Өрм. Өр. Мо. Нэрлэлээд уншаарай. Өрмөө. Үгийн дунд хэдэн гэгүүлэгч байна? 2 гэгүүлэгч байгаа учраас 2 гэгүүлэгчийн дундуур үйлж салгаж уншиж байна. Өр. Мо. Өрмөө. Өр. Мо. Өрмөө. Дахиад уншия. Өр. Мөр. Одоо яасан хөвгтүүд ээ? Дээр нь эрг гэгүүлэгч нэмэгдээд ороод ирсэн. Тэгээд одоо уншия да хөвгтүүд ээ. Өр. Мөр. Нэрлэлээрээ. Өрмөр. Төгсгөлд нь ямар гэгүүлэгч сонсогдож байна уу? Сайн ялгаж сонсоорой. Дахиад уншия. Өр. Ард нь ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаас дахиад хэлээрээ багшаагаа дагаад хэлээрээ. Өр. Мөр. Нэрлэлээд уншаарай. Өрмөр. Өр. Мо. Ро. Дахиад уншия. Өр. Мо. Ро. Мо гэхээр хөвгтүүд ээ. Мо гэхээр энд өө сонсогдож байгааз тэгэхээр өөгөө л бичнэ. Ро гэхээр энд өө сонсогдож байгааз тэгэхээр өөгөө л бичнэ хөвгтүүд ээ. Дахиад багшаагаа дагаад уншаарай. Өр. Гэтэл энэ эрийн ард талд ямар ч их шиг сонсогдохгүй байгаа үстэй дахиад хэлээрэй. Өр. Мо. Ро. Нийлэлээ хөвгтүүд ээ. Өрмөө. Эхний 2 үеэ нийлүүлж хэлсэн дахиад хэлээрэй. Өр. Мо. Өрмөө. Ро. Өрмөөрөө. Өөр. Одоо ямар их шигээр хэлж хэлэгдэж байна? Утгашгаар хэлж хэлэгдэж байгаа. Өөр гэд. Оо. Ямар ч гэгүүлэгч хэлэгдэхгүй байна. Оо. Роор. Роор. Нэрлэлээрээ. Өөрөөр. Оо. Ро. Ро. Дахиад уншаарай. Оо. Ро. Ро. Нэрлэлээд уншия. Оо. Ро. Өөрөөрөө. Дахиад уншия. Багшаагаа дагаад уншаарай. Өөрөө. Ро. Өөрөөрөө. Ур. Эрг гэгүүлэгчийн араас ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа хөвгтүүдээ ур. Харин өвшгээр хэлж хэлэгдэж байгаа үстэй. Ур. Өө. Одоо энд ямар ч гэгүүлэгч хэлэгдэхгүй байгаа. Өө. Роо. Одоо энд болохоор роо. Их шиг хэлэгдэж байгаа зард нь нэрлэлээд уншия. Уруу. Газрын уруу гэдгийг уруу байх нь уулын уруу. Өө. Рамма. Рамма. Ра гэхэд энэ аа шиг хэлэгдээд байгаа цогтдээ рамма. Рамма. Гэдэг дээр ямар ч их шиг ард нь хэлэгдэхгүй байна. Урамма. Нэрлэлээд уншаарай. Урамма. Ур. Ур. Эрийн ард талд ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Сайн сонсоорой. Ур. Дагаад хэлээрэй. Ур. Маа. Маа гэхээр аа шиг сонсогдож байгаа үз хөвгтүүдээ. Урмаа. Нэрлэлээрэй. Урмаа. Урмаа. За одоо дараагийн үгийг уншия бүгдээрээ. Ур. Маар. Өмнөхдөр яалаа? Урмаа гэдэг энэ аагаар дууссан. Одоо болохоор ур. Маар. Маар. Нэрлэлээрээ. Урмаар. Ур. Маа. Ра. 3 үетэй үг байх нь. Ур. Маа.
ра. Нэрлэлээд уншия. Урмаараа. Урмаараа. Дахиад уншия бүгдээрээ. Ур. Маа. Маа гэхэд аагаар дуусаж хэлэгдэж байгаа. Маа. Ра. Нэрлэлээд уншия. Урмаа. Энараа. Урмаа. Ра. Урмаараа. Урмаараа. Үгийн донд хоёр гээгүүлэгчээр хоёр гээгүүлэгчийн дундуур уйлж байгаа. Үгийн донд нэг гээгүүлэгчээр нэг гээгүүлэгчийн өмнөөр уйлж байгаа. Гээгүүлэгчид маань ямар нэгэн садтай хэлэгдэж байгаа. Р гэхэд хэлж чичирч хэлэгдэж байгаа шүү дээ хүүхдүүдээ. Урмаараа. Ур. Үр. За, үр хоёр өөр байгаа зүйлүүдэд хараарай. Ур угаар эхэлж байна. Одоо болохоор үгээр эхлэхэд үр. У. Рэ. Нэрлэлээрээ. Үрэ. У. Рэс. Рэс. Дахиад хэлээрэй. Рэс. Нэрлэлээрээ. Үрээс. Үрээс. У. Рэ. Сэ. Нэрлэлээрээ. Үрээ. Сэ. Үгийг уншия бүгдээрээ. Ур. Маар. Өмнөхдөр яалаа? Урмаа гэдэг энэ аагаар дууссан. Одоо болохоор ур. Маар. Маар. Нэрлэлээрээ. Урмаар. Ур. Маа. Ра. Гурван үедээ үг байх нь. Ур. Маа. Ра. Нэрлэлээд уншия. Урмаа. Ра. Урмаараа. Дахиад уншия бүгдээрээ. Ур. Маа. Маа гэхэд аагаар дуусаж хэлэгдэж байгаа. Маа. Ра. Нэрлэлээд уншия. Урмаа. Энараа. Урмаа. Ра. Урмаараа. Урмаараа. Үгийн донд хоёр гээгүүлэгчээр хоёр гээгүүлэгчийн дундуур уйлж байгаа. Үгийн донд нэг гээгүүлэгчээр нэг гээгүүлэгчийн өмнөөр уйлж байгаа. Гээгүүлэгчид маань ямар нэгэн садтай хэлэгдэж байгаа. Р гэхэд хэлж чичирч хэлэгдэж байгаа шүү дээ хүүхдүүдээ. Урмаараа. Ур. Үр. За, үр хоёр өөр байгаа зүйлүүдэд хараарай. Ур угаар эхэлж байна. Одоо болохоор үгээр эхлэхэд үр. У. Рэ. Нэрлэлээрээ. Үрэ. У. Рэс. Рэс. Дахиад хэлээрэй. Рэс. Нэрлэлээрээ. Үрээс. Үрээс. У. Рэ. Сэ. Нэрлэлээрээ. Үрээ. Сэ. Үрээсэ. У. Рээр. Нэрлэлээрээ. Үрээр. Дахиад уншаарай. У. Богноор хэлэгдэж байгаа. У. Рээр. Нэрлэлээрээ. Үрээр. Хүүхдүүдээ хараарай. Үрээр. Үрээр. Энэр дээр ямар ч их шиг ард нь хэлэгдэхгүй байгаа. Үрээр. У. Рэ. Рэ. Нэрлэлээрээ. Үрээ. Рэ. Үрээрээ. Үүр. Үүр. Утгаар хэлэгдэж байгаа хүүхдүүдээ. У. Рээр. Нэрлэлээрээ. Үүр.
үрээр ар раар нийлүүлээрэй араар раа нийлүүлээрэй араараа раа нийлүүлээрэй раас нийлүүлээрэй араас раа нийлүүлээрэй араасаа арай өөр хэлэгдэж байгааз араасаа гэдэг нь хэлэгдсэн. За энэ дээр болохоор раа нийлүүлэхээр араасаа. Одоо болохоор рай хасагшээр хэлэгдэж байгааз арай ахиулаарай гэсэн утгатай үг. Мө гэсэн үе. Энэ бол үг биш. Мө задгай үе вэ. Мөр. Одоо энэ бол үг. Мөр. Эрг эглэгчийн араас ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Мөр. Мө. Рөөр. Дахиад мө. Рөөр. нийлүүлээрэй мөрөөр. Мө. рөө нийлүүлээрэй мөрөөрөө. Дахиад нийлүүлж уншийе. Мө. рөө мөрөөрөө. Мөр. Одоо болохоор утгаар хэлэгдэж байгаа. Мөр гэдэг үг маань одоо урталцсан. Мөр үгийн утга бас өөрчлөгдөж байна. Мөр. Муур. Муур. Муураа. Муураа. Муураар. Дахиад муураар. 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 Муураа. нийлүүлээ муураараа. Стart хэлээрэй. Сор. Сор. Дахиад хэлье. Сор. Сор. Осор. Осор. Ос. Уртаа дуудаж байгаа. Ос. Роор. нийлүүлээрэй. Осроор. Осроор. Дахиад хэлье. Ос. Эсийн ардалт ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Ос. Роор. нийлүүлээрэй. Осроор. Осроор. Дахиад уншийе. Ос. Роо. нийлүүлээрэй. Осроо. Осроороо. Хашаагаад хэлээрэй. Осроороо. Сор. Багнаар хэлэгдэж байгаа зэгшиг нь сор. Сор. Эрийн ардалт ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Сор. Харин соо гэж хэлэгдэж байгаа. Сор. Муус. Энд дуртаар хэлэгдэж байгаа. Муус. нийлүүлээрэй.
Сармуус. Үгийн донд хоёр гэгүүлэгч байгаа учраас хоёр гэгүүлэгчийн дундуур уялж байна. Сармуус. Сар. Муу. Сар. Нэрлээд уншия. Сармуу. Сар. Сармуусаар. Хэлээрэй. Сармуу. Сар. Сармуусаар. Сар. Муу. Саа. Ра. Хэдэн үетэй болсон бэ хүүхдээ? 4 үетэй болчихлоо. Яагаад вэ? 4 их шиг орсон учраас 4 үетэй. Нэг үед нэг л их шиг байна. Энийг хоёр их шиг гэж хэлэхгүй шүү дээ. Утаар дуудагдаж байгаа учраас нэг авиант таалагддаг. Сар. Муу. Саа. Ра. Нийлүүлээ бүгдээрээ. Эхний хоёр үеэ нийлүүлээ. Сармуу. Сара. Сармуусара. Дахиад уншия. Сармуу. Нийлүүлээрэй. Сармуу. Сара. Сармуусара. Ашихаа хэлж байгаад бичиж болно шүү. Сармуусара. Сармуусара. Са. Мар. Са гэхэд энд а хэлэгдэж байгаа гişгээс бичнэ. Са. Мар. Мар. Нийлүүлээрэй. Самар. Сам. Түрүү энд маа гэж хэлэгдсэн тийм үү? Мар гэд. Гэтэл одоо энэ дээр самар гэхэд энд а сонсогдож байгаа үстэй самар. Одоо энэ дээр болохоор хараарай. Самма. Самма. Эмийн арталт их шиг хэлэгдэхгүй байгаа. Самма. Раар. Нийлүүлээрэй. Самраар. Самраар. Самма. Ра. Ра. Нийлүүлээрэй. Самраа. Самраара. Амма. Эмийн арталт ямар ч их шиг хэлэгдэхгүй нөтөдөө амма. Амма. Аагаар эхэлж хэлээд амма. Сар. Сар. Энд аа хэлэгдэж байгаас сар. Одоо эрийн арталт ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаа. Нийлүүлээ хүүхдүүдээ ам сар. Ам сар. Амсар. Энэ эмийн арталт ямар ч их шиг хэлэгдэхгүй байгаас дахиад сонсоорой. Ам сар. Ам сар. Амсар. Сар. Муус. Сармуус. Тэр бид бичсэн тийм үү? Дахиад уншихад илүүдэхгүй хүүхдүүдээ. Сармуус. Со. Одоо хүүхдүүдээ нэг юм ажиглаарай. Би томоор эхлүүлээ биччихлээ. Үг бичгээд дандаа жижигээр бичнэ гэж багш нь хэлсэн тийм үү? Өгүүлбэр биш болохоо. Гэтэл яагаад томоор эхлээ бичих вэ? Өөдтэй хүний нэр байх нэ. Сор. Дахиад хэлээрэй. Со. Энд бол богиноор хэлж байгаа. Со. Сор. Сор. Нийлүүлээрэй. Сосор. Сосор. Сосор гэдэг нэртэй хүн байж болох нэ. Сосор. Са. Бас томоор бичлээ. Юуны нэр бол хүүхдүүдээ хүний нэр байна. Са. Ра. Сараа. Сараа. О. Бас л томоор бичлээ хүүхдүүдээ. Сор. Осор. Осор. О. Сор. Осор. Дахиад уншаарай. О. Сор. Нийлүүлээ. Осор. Бас л томоор бичлээ. Юуны нэр бол хүний нэр байх нь. Мар. Нийлүүлээ. Амар. 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 Мар. Амар. Хоёулаа ижилхэн үг вэ шүү дээ хүүхдүүдээ. Ялгаа нь юу вэ нөө харъя. Энд болохоор томоор бичсэн. Томоор бичсэн учраас хүний нэр амар. Харин энд болохоор жижигээр бичсэн учраас унтаж амраарэ гэдгийн амар байх нэ. Үнэхээр зэрэг үг маань бас
том жижиг үсгээр бичиж байгаагаас шалтгаалаад үгийн утга бас өөрчлөгдөж болдог байх нэ. За хүүхдүүдээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Гэртээ сайн уншаарай хүүхдүүдээ.